өдрийн мэндийг хүргэе. Sip Bubble Tea podcast-ийн маань дараагийн нэгэн амттай шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, сайн уу? Чанцаахан минь. За, сайн уу? Бишиш юм байна. Бишийнхэн ч зогсох юм байна. Тийм ээ те. Чанцаахан бас хөөрхөн байна. Чанцаахан хөөрхөн байна те. За, хоёлаа өнөөдөр маш сонирхолтой. Тэгээ миний ер нь чамаас нэг асууж сонсож байгаагүй сэдвийн талаар ярилцсан. Энэ бол гадаадад ирнэ амьдрах хэр байдаг вэ? Тэрийг талаар ярьснаа. Тэгээ хоёлаа л гадаадад амьдарч үзсэн туршлагатай хүмүүс байгаа ч тийм. Тэгэхээр тэр талаараа ярилцъя. Тийм бол ер нь хоёулаас нөгөө өөр газар амьдарч ирсэн болохоор бас илүү сонирхолтой болгосон. Солонгост ингэдэм юм байна, Америкт ингэдэм юм байна гэл те. Ааха, яг үнэ. Тийм. Хоёр төлөөлөл шүү дээ. Тийм, нэг нь Азийн төлөөлөл. За, тэгвэл чи ер нь хэдэн наснасаа эхлээд яг гадаадад амьдарч эхэлсэн бэ? Яг хизээ хамгийн анх онгоцон сууж үзвэ? За, найз нь хамгийн анх 3 настайд онгоцонд сууж үзсэн. Тэгээд хойдоо болохоор Солонгос руу гэр бүлээрээ амьдрах гад явж байлаа. Манай аав төрүүлээд очичихсан тэнцэнэ байр орон сууцаа бэлдээд. Тэгээ манай аавын хувьд ягаад Солонгос явах шийдвэрийг гаргасан бэхээр мэдээж гэр бүл юм чи ингээл томчууд шийдвэр гаргаж байгаа штэ. Яагаад шийдвэр гаргасан бэхээр тэнд сурах гэж байсан. Тэгээд магистрт сурсан байгаа манай аав Солонгост. Ээж маань бас уг нь сурах гэж байсан юм аа. Тэгээд 2 хүүхдээ дагуулад манай ах бит хоёр манай дүү төрөөг байсан. Тэгээд ээж, аага, бид 3 аавын араас нь онгоцон суугаа явжилаа. Тэгээд уг нь бол ингээ анх нөгөө гадаадад явна, онгоцон суун гэхээр амар баярлжсэн. Бүр ингээд надад нэг барбитаа үргэжтэй цүнхэдэг гэсэхгүй юу. Тэгээд тэр цүнхэндээ найз нь ингээд бүх хувцас өөрөө бэлэж хийж мэдсэн заяа. Гэтэ мэдээж зүгээр л миний л бэлцсэн хувцас та мэдээж бүх хувцас авч явахсан байл үү дээ. Тийм тэгээд хоног тоолоод хүлээж байлаа. Тэгээд онгоцон суугаад яваад онгоцны сайхныг мэдрэх гэсэн боловч би зүгээр л онгоцонд ороод унтцсан. Яа, би яг тийж атсан. Хүрхий. Нэг үсэж ирсэн байсан. Ямар хөөрхий. Тэгээ Солонгос ч бас гайгүй 3-4 цаг орчим үздэг болохоор нэрээ тэгэх байхаа. Тийм 3 цаг 2 цаг 50 минут нисэж юу вэ? За солиорч шүү. За мэдгүй. Би байнга зөвлөөсөө марччихэж ямарсан очихдоо арай цөөхөн цаг нисээд ирэхдээ жоох их цаг нисэж ирдэг. Тийм ялгаатай. Тэгэж яах Солонгос очижлаа. Тэгээ би яг сандима Солонгос руу очиод маргааш нь 4-наас үрж исэн. 9 сарын 22-нд явж исэн юм шүү дээ. Харин тийм байгаа зэ бодоод үзэнгүүт. Тийм ээ. Тэгээ тоож Монгол ер нь жоохон ядуу улсаар мэсэн штэ. Тэгээ манай гэр бүл бас ер нь нэлийн ядуу байсахгүй юу? Өөрсдөнгөө гар байхгүй, мөнгө төгрөг ховор, хомс. Тэгээд би Солонгост очиод анх удаа амар го тоорчтой өдөр айгуугаа тэмдэглэжсэн санагдтыг. Тийм тэгээд гэхдээ яг үнийг хэлэхэд би ингээд Монголоос явна Солонгос очино гэл айгүй баярлаад онгоцон суугаад ингээд очсон штэ тий. Тэгээд би ингээд сэрж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд сэрэл эргэн тойрны ингээд харангууд одоо өрөөсө таалагдах болчихтой юу санаа. Би тэрийг одоо хүртэл мартдаггүй байхгүй баг 20 жил өнгөрсөн байхад би яг ингээд онгоцны буудлыг буугаал тэгэл гэртээ харж замдаа ингээд байшин барилга тараалангууд нэг л бүүдгэр нэг л тийм сонин манантай заяо тэгээд нэг бараг шууд Монголоос богчин байсан байна тий. Тийм л байсан баг. Тий. Монголоо санаад гисэнгт бараг хөдөлж үнэн тийм байсан. Тэгээл 3 жил амьдарсан. 4-өөс 7-оос хүртэл амьдарсан. Тэгээд Монголоо ирэхийн түүсэл болдог гэсэн дөө. Тэгэл өглөө ингээд ээж намайг сэрэн заяа. Тэгээд сэрэх болгонд найз нь Монгол явах гэж байгаа юм ээ тэгэл. Оо ямар хөөрхий жоох хөвчсөн гэдэг.
Тэгэл ингэ тийштэй Монгол явлаа гингүүт нь өсрөөл босоод ирнэ. Тэгэл ингэгээд худлаагаас Монгол явахгүй шалаа үрдэж явж. Таа босох гэж тэгдэг байсан юм шүү дээ. Тийм. Тэгээд амар мөчсөн сандаг байсан. Тэгээд зундаа нэг ирдэг гэрийнхэн тэгээ. Гэхдээ эрэхтэй би дандаа өвдчихдэг салхин цэцэг мэддэг тасаад Монгол ирэхээрээ л өвдчихдэг. Үс амар би султай, дархлаа султай байсан болохоор. Тэгээ би чинь нэг Солонгост 3 жил ингээд бага наснд амьдарч байгаа штэ. Тэгж яхта бараг 2 жил нь би имлэгтэйсэн аахгүй юу? Солонгос имлэг. Тийм байсан болохоор ээж надаас болоод бас сурч чадаагүй. Зөвхөн аав л магистра хамгаалсан байдیں۔ Тэгэл тийм болохоор тэгэл бүгдээрээ за Монгол руугаа ирэхин төгс болол тэгэл миний имжлэгээс тусаал аавч магистра хамгаалал тэгэл уг нь манай ах Солонгост үлдгээр байсан гэхдээ ямарчсан манай ахаас Монголд амар хайртай. Тэгэл бөөнөр Монголыг бүр хүсэн мөрөөдөж Монголдо ирсэн. Тэгээд Монголд ирэхдээ бид нар шинэ дайртай болсон, шинэ тавилан боловтол тэр нь амьдралаа яг тохойдол цааш нээрлэл эхэлчихсэн. Тэгээ найз нь нас сургуулаар бол. Тэгэл ер нь нэг хэсэгтээ Солонгос хүүхдийнхаа зан чанарыг тавьж чадахгүй явсан. Ингээд тийм яг нөгөө хэл сурж байгаа үедээ 4 настай за ингээ яваад тэгээ 7 нас хүртэл ирж тэр хугацаанд солонгослыг сурсан байсан тий. Тий, айгуу сайн сурч яг солонгос хөгжиг болсон. Тэгээд яг мэдээж Монгол хоол малаа сайдан л те монголоор ярина. Гэтэл солонгос хэлийг би баг 1 сарын дотор л барайгүй сайн сурсан гэж ээж аваа ярьдیں۔ Цэцэрлэгт явуулсан ах намайг. Тэгээ 1 сар цэцэрлэгт яваал тэгэл ер нь оригинал ихсэн. Одоо ч гэсэн солонгос хэлээр ярьж чадна. Мэдээж марцсан зүйлүүд байгаа л та. Тэгээд би 7 настай ирж байгаа штэ Монголд. Тэнгүүт ингээд сургууль оронготой багш нартаа мэдлэгтэй солонгос хөгжиг ингэж бүхийж мэдлэг заяа. Ямар хөөрхий. Тэгээ солонгос хөгжиж ингээд зүүн гарн дээрээ баруун гараа тавьж агаад ингээд доошоо ингээд тонголзоол мэдлэг байхгүй аниасаё гэж заяа. Тэгэл аниасаё гэж явахтаа тэгдэг заяа. Тэгэл би сургуультай хичээлдээ ирээд тэгээд хичээлээсээ бус холгондоо тэгэж мэндэлж явдаг ус. Тэгээд цаасар болно штеп. Цаасар болонгууд нь одоо монголчууд ингээл одоо золгодсон штэ. Тэгээ солонгосууд болохоор мөрөгдөг байхгүй юу? Настай хүмүүнийхээ өмнө эрөө жангуу монгол үзчихсэн болол ингээд мөрөгдөг. Тэнгүүд би яг тэгж мөргөж хүмүүстэй золгодог гэсэн шүү. Хүмүүс ерөөсөө золгохгүй. Шууд ингээд мөргөөд тэгэнгүүт нь тэр хүмүүс нь харин хүүхдүүдтэй мөнгө өгд юм билээ зөв үү? Яг зөв. Тэгдэг байхгүй юу? Тэгээ би монголч гэсэн дээрээс хүмүүстэй уйлаа золгодгоо заяа. Тэнгүүдээ зүгээр л мөрөгдөг. Хүмүүсээс тэрэндээ авир дуртай өөрт нь хүмүүргээд байгаа. Чамаас өөр мөрөх хүн байхгүй юм ч угаасан. Тэгэж яаж исэн? Тийм туршлага байна. Тэрнээс хойш мэдээж жил болгон солонгос явж исэн. Тэгээс Герман бас явж исэн. Тэгээд явсан улсууд маань гэх юм бол тэр хугацаа штэ тий. Америк явж исэн. Тэгээд бас Орос явж исэн. Тэгээд Хятад хальт явж исэн. Тэгээд Амстердам явж исэн. Тийм юу явж исэн? Амстердам. Голландын нийслэл. Нидерландын нийслэл. Тэгвэл одоо ингээд эргээд харахад те чиний явсан улсуудаас хамгийн гоё санагдаж байгаа нь юу найл нь вэ? Хамгийн гоё санагдаж байгаа улс. Тэр улсад л юу амьдрал зүгээр юм байна да гэж боддог газар. Би ер нь жоохон Европ дуртай. Тэгэхээр Герман таалагдсан байж. Би бас нэг Швейцар явж байсан. Швейцараас таалагдсан. Тийм. Яг солонгостой л ингээд баас амьдэрсэн болохоор би одоо жил болгон солонгос явдаг гэсэн солонгос миний хувьд ерөөс гадаад орон шиг санагддггүй. Зөв хоёр дахь гэр шиг санагддаг байхгүй юу? Тийм болохоор солонгост болол их амар амьдрахынсаа гэж одоо бодгүй одоо амьдраад үтцсэн болохоор ч гэх шиг. Тийм амьдрал ер нь Европ л гоё юм да. Би жоохон том хотод дуртай. Дээрээс нь том хот мөртлөөсөө намуухан нэг тийм нам гүм газар дуртай. Тийм амартай юм. Тэгж явж байлаа. За одоо чамаас асуусан. За би чинь бүр ерөөсөө ингээд гадаад мадад руу Багдад хийж ерөөсөө явж байгаагүй штэ. Зүгээр яг сургуулаа төгсөөл сургуулаа төгсгийн өмнө 10 дугаар ангидаа
нэг тэмцээнд орох гээд Солонгос руу хамгийн анх явж исэн заяа. Тэр үедээ бол үнэхээр баяртай байсан. Бүр 10 дугаар ангид чи бүр ингээ 16-наас хүрсэн тий. За анх удаага л онгоцон сууж үзэхэндээ гэл. Бөө баяр би. Би нөгөө онгоцон суучаад ингээ онгоцон чи ингээл яг ингээл шуу нисэж байгаа юм шиг эсвэл ингээ парк дээр тоглож байгаа юм шиг ингээл дээрт оошоолол бид нар амар тэгэж явах хэрэгтэй гэж бодчихсон байхгүй юу? Тэгэл алил ингээл хөөрөөл сүулдэ ингээд амар чанга зүгээр нэг чимээ амар чанга юм дуураад тэрс явж байгаа явахгүй нь мэдхгүй. Тэгээ би багшаа энэ хизээ нисэх юм бэ гэж минийхөө нисэж штэ гэж чи хүүшинч дээж доошоо олж нисдэхгүй. Хөөр юм байсан. Тэгээ үгүй штэ гэл. Тэгээд хамгийн анх Солонгост очижсэн. Надад Солонгос таалагдсан. Би тэр бол миний хамгийн анхны удаа очиж исэн газар байсан. Тийм тэгээд тэндээ тэмцээнд орчоо дараа нь би 18 тад яг 12 дугаар ангид орохдоо 11 дугаар ангид төгсчөөд Flex гээд нөгөө сурах солилцооны хөтөлбөрт одоо тэмцээд тэгээд нэг 20 хүүхэдтэй хамт Америкт хамгийн анх ирж исэн. Аха. Тийм тэгээ ер нь бол Вашингтон мужид 3 жил байсан байхгүй юу. Тэгээл Вашингтонд хамгийн анх ирээд ер нь өөрийгөө айгүй гоё газар байрлагдсан гэж бол боддtiin би. Тийм амар илсэрхэг газар ч биш эсвэл тийм том хот ч биш. Зүгээр л нэг хөрхэн жижиг мууж тий. Яг тийм жижигхэн ч мууж биш. Тийм 100 зэргийн бас амар тайван гэвэл амар тайван тий. Тийм тэгээд ер нь хамгийн анх Америк явж байхдаа бүр үнэхээр айцтайсан. Одоо яана би ч одоо юу ч мэдэхгүй байгаа штэ тий. Америкчууд ямар айд юм бол яад юм бол ийд юм бол зүгээр үнэхээр айцтайсан. Гэтэ гэрээсээ явж байгаа дээрснийх гүнгэлж байгаагүй харин ч айгу баяртай. Надад бол гоё санагдчихсан. Тэгээ би хамгийн их Мексик айлд амьдарч исэн байхгүй юу? Тэрөөс өөрийгөө Мексик айлд очих гэж бодоагүй бүр Америкт ингээд испанаар ярьдаг Мексик хүмүүс байдаг ч гэж сайн мэдэхгүй. Тэгэхээр надтай англиар л ярих бах таа гэж тэд нар хоорондоо испанаар яриадсан. Яана. Тэгээд дүнгэж анх нөгөө бүр ингээ Америкаас сайн мэдэхгүй байгаа хүн чинь бүр яг тийм юм донд орчхоор үнэхээр надад хэцүү байсан. Юу болоод байгааг ингээ ойлгохгүй. Би ингээ Америк соёлыг сурах гад ирсэн юм болов эсвэл ингээл яг одоо энэ Мексик хүмүүсийг яагаад ингээ англиар ярьж болохгүй юм. Гэхдээ хоорондоо мэдээж англиар ярихгүй мэдээж испанаар л ярих юм билээ л дээ бодоодсэн чинь. Тэг надтай ярихтаа бол испанаар гэнэ англиар ярьж тэгэл одоо чи жоох испани хэл сурмуур гээл тэгдэг байсан. Англи сурч ах чинь. Тийм тэр үед чинь тэгэл айл болох англиар сайн ярьдаг болчий. Америк соёл сурчий гээл ягаад гэвэл тухайн нөгөө сурах солилцооны хөтөлбөрөөс бидрийг ингээд та нар Америкийн соёлыг сурах шүү. Ирээд ингээд хүмүүстэй найзуудаа ингээ ярьж өгье шүү гэл дандаа тэгээд ингээд тархинд бүр суулгацсан. Тэгэл Америкийн соёлыг сурах хэрэгтэй, англи хэлээ сурах хэрэгтэй. Одоо тэг хичээлээс гадуурх юм сайн оролцох хэрэгтэй гэл. Чи тэгээд тэр Мексик айлда хэр удаан байсан? Тийм би тэр Мексик айлд бараг 3 сар л байсан. Тэгчээд дараа нөгөө нэг айлаа солиё гэдэг нэг хүсэл гаргаж олдог. Тэгээ би шинэ айл руу явж ирсэн. Тэгээ тэр айл нь бүр 4 нохойтой айл байсан. 4 хас гэдэг. Тийштэй чи нохооноос айдаг те. Тийм. Тэр болгонд бас дасах гэж бас нэлээд л хэцүү байсан да. Яа 4 нохой ч юм бас нэг нохойтой ч амьдарч үзээгүй хүн ч юм бүр 4-ийн дөрөвтэй дөрвөлээ амар том баг миний гуяар татаад байгаа юм чи би ч амар өндөр штэ. Над руу ингээл өсөрч мөсрөн штэ. Гар маа ингээл миний хүзүү тэр. Тийм урт нохоонод. Тэг юу хүсэл тавьж болдог юм уу те би ингээд амтантай айл баймаргүй байна гэдэг. Тийм яг надаас өөр их авсуусан ингээд 4 нохойтой айл байхад зүгээр үү гэх. Тэгээ би бас ер нь жоохон амтантай байж сурыг гэд. Тэгээд ер нь Америк айлд ажгүй хөрх айл өмнө нас ингээд exchange student host хийж исэн гэд. Тэгэхээр нь би ер нь л окей гэд тэр айлд орсон. Тэгээ 2 хөрх охинтой байсан. Тэгэл надад тэр айлд өнгөрүүлсэн цаг хугацаа бол үнэхээр хамгийн гоё. Одоо бас Вашингтонд байсан мөчүүдийн нэг гэж бол би боддtiin маа яг 12 дугаар ангид. Тийм тэгэл ер нь тэр 12 дугаар анги бол яг миний нөгөө нэг яг 1-ээс 12 жил ингээд сурах хугацаанд хамгийн одоо үр бүтээлтэй байсан жил гэж бол би дотроо боддоо шүү дээ. Тийм бах тий. Тийм усан цэлд сураал нөгөө онол гэхээсээ илүү арай илүү нөгөө практик хийгээ явцсан чинь надад арай илүү үр дүнтэй байсан. Тийм.
гоё шин зүйлээ сураал. Яг хоо орчин шал өөр болчих болохоор надад зүгээр тэгж мэдрэгсэн ч гэж магадгүй л те. Тэгээ сургуулийн ямар байсан? Сургууль бол ер нь гоё байсан. Ахлах сургууль байсан. Тэгэл багш нар нь нэг загиндгөө зүгээр яг чиний энэ талаас ингэж харж байгаа чинь зөв, чиний энэ үзэл бодол бас зөв байж болно. Ер нь зүгээр айхгүй илэрхийлээд байгаарай гэл. Тэр нь бас надад яг Монголоос жоохон өөр санагдчихсан. Ер нь Америкч жоохон тийм билээ те одоо хараад тахад. Тийх л ах л та. Тийм оролцож левел ингээ ярьж левел чиний үзэл бодол тэг зөв буруу байх нь хамаагүй илэрхийлж левел. Тэр л хамгийн чухал ер нь бол. Ти яагаад тэр айлаасаа салах хүслээсэн? Тэр Мексик айлаас уу? Тэр Мексик айл нэгдүгээр манай сургуулиас бүр 2-3 цагийн зайтай байсан. Тэгээ хоёрдугаарт гэх юм бол нөгөө ээж нь гинт нэг өдөр хүүхдтэйгээ мараал да. Тэгээ хүүхдээ гинт зодоод. Тэгээ би ерөөсөө тийм харж үзэж байгаагүй хүн ингээ хүн амтны тэгж одоо ээж нь хүүхдэд тийм амар цодж мож харж байгаагүй тэгээ бүр ингээ шокнд ороод нэг л тийм сейф мэдрэмж авахаа болоод за энэ бол бүр арай л одоо тэндлээ би энэ айлд бас нэлээд удаан гүрэлээд одоо л ер нь бол яг солио гэдэг хүсэл тавих хэрэгтэй юм байна. Тэр чинь тав тухгүй байгаа юм аа. Айлууд ч уг нь айл болох ингээл за энэ хүүхдийн нэг жилийг гоё болгох чигээр лир тийшээ дагуулж явал музей энэ төр үзүүлэл амар идэвхтэй байдаг. Тэгтэл тэр айл нь жоохон идэвхгүй тийм зүгээр л наваа ингээ байлгаадсэн. Тэгээд тийм болохоор би ер нь Америк хүмүүстэй жоохон байж үзмээр санагдаа тэг хүсэл тавьсан. Гэтэ одоо сүүлд бодоход яг уу тэр айлд байсан ч гэсэн миний нэг үзэсгэлэнтэй зүйлүүдийн л нэг байсан байх гэж боддیں۔ Тийм Мексик хоол гоё. Мексик хоол чи ер нь бол дандаа хоньны мах энэ төр дээр нь жоохон мах ихтэй болохоор надад л аюу гоё идэг байсан. Жоохон спайси фудтэй. Тийм тэгээд Америк хоолууд чинь яг тэ тэгэл бургер, пицца, хотдог за яг өөр гоё хоолнод байна л да. Гэхдээ Мексик хоол одоо ч юм би Мексик хоолнд дуртай. Гоё л идэг. Дараа нь ямар айл рууцсан чи? Тэгээ тэрний дараа би нөгөө Монгол руу буцах хэрэгтэйсэн. Бид нар яг л нэг жилийн дараа буцах хэвээр. Тэгээ Монгол руу буцахаас өмнө би нэг коллежид орохоор болоод тэгээ манай нөгөө нэг яг тэр сургуульд ажиллаж байсан математикийн багш намайг за би чамайг гэртээ байлгая. Чи ингээд тэр коллежид сурж авах хугацаанд манай гэрт байж болно гэл. Тэр үед бол зүгээр үнэхээр баярлж байсан. Энэ хорвоо дээр бас ийм сайхан сэтгэлтэй хүн байт юм байна гэл. Тийм зүйлийг харж байгаа хүн чинь яа за болон би хичээх хэрэгтэй юм байна гэл надад их гоё санагдчихсан. Тэгээ ямар ч түрээс энэ авахгүй зүгээр л чи манай гэрт байж болно гэж хэлж байгаа юм чинь. Тэгээ бүр танихгүй одоо ер нь бол намайг нэгсэн танихгүй штэ. Яг нэг жил хичээл заасан. Тийм тэгээд би Монгол руу буцаж явчаад буцаад нөгөө Вашингтонд яг коллежид community коллежид орж байгаа хгүй юу. Community коллеж чи ер нь бол ингээд 2 жил сураад тэгээ 3 4 дугаар курстэй ер нь бол их сургууль руу ингээд шилжээд явдаг. Тим системтэй. Их сургууль руу орохоос арай амархан ер нь бол шууд л орчдөг. Тим янз бүрийн аппликейшн интернет бүглүүд байдаггүй. Эсээ энтер явуулдаггүй. Тэгээд надад тэр үедээ би бас их сургууль руу аплай хийх надад тэм чадвар байгаагүй. Тэгээд тийм учраас би за ингээ багаар явъя, community college-д оръё гэж тэр нас аяа зүг байсан баха. Тэгээд тэнд сурж байгаа хэвчээ нөгөөрийнхөө нэг арга барилга олчроос та ингэж нэг хичээлээ хийд юм байна, ингэж явд юм байна гингүүтээ би өөрөө сургуулиуд руу бас ингээд аплайдаа. Тэгээд тэнд нэг жил хагас орчим амьдарчаад тэгээ би зөндөө сургуулиуд руу аплайдж байгаа. Тэгээд яг энэ сургуульдаас тэмцээд одоо миний сурж байгаа сургуулиураа University of Minnesota баггүй юу. Тэгтээ нөгөө кампусууд нь өөр дээ. Миний болохоор Twin Cities гэдэг кампус яг гол төвдөн байдаг кампус. Тэг хөдөө мөдөөс кампустай. Тэг би энэ кампусыг сонгосон. Тэгээ энэ болохоор одоо миний сурж байгаа мэргэжлэр одоо сэтгэл зүгээр ер нь бол үнэхээр сайн. Тэгээ би нэг жилийн өмнө яг Миннесотад Вашингтоноос ингээд 2-3 жил амьдраад нүүж ирээд одоо яг нэг жил болж байна. Хамгийн сүүлд 8 сарын 27-нд ирсэн. Тэгээд ер нь мууж болгон өөр байт юм бэлээ. Вашингтоны уур амьсгал, амьдрал нэг шал өөр, тэгмүүд Миннесотаг бас нэг шал өөр. Тэгээ Америкт зөндөө гоё зүйлүүд байх хажуугаар бас хажуугаар нь яа гэмээр зүйлүүд амар их байдаг. Ер нь байранд амьдарч үзээл мэдгэдэндээ зарим байрнууд нь гоё цэвэр цэвэрхэн бах, зарим нь үнэхээр заваа.
бүр бид нар өөрсдөө сайн цэвэрлэх хэрэгтэй. Яа. Бас байдаг. Тийм. Хүмүүс тэгээ жоохон заваан сууд юм уу? Ер нь Америкчууд жоохон заваан гэл гэр мөртөө гуталтайгаа ордог. Бидний хажууд бол жоохон заваан штэ. Тийм шүү дээ. Тийм. Кинон дээр ч гараад байдаг шүү дээ. Тийм, бод амьдрал дээр ч гэсэн жоохон замраагүй. Гэтэ яг хувийн одоо нэг ариун цэвэр амар сайн сатдаг дандаа ус цаасанд ордог хүмүүс байдаг юм лээ. Аа. Тийм. Өөр тийш асч үзсэн чи өөр гадаад орнолоо. Ер нь одоо яг өөр тишиг бол тэгэл Америк сошиал явж үзчихсэн. Байгаль далайл нэг бүр 6 дугаар ангид явж исэн. Тэрнээс хойш бол Абу Даби явсан штий. Тэрийг мартчихэж. Бас дахиад нэг тэмцээнд нөгөө тэмцээндээ Абу Даби чи юу вэ? Хаантхын газар лээ. Абу Даби чинь Араб шүү дээ. Тийм нөгөө Дубай. Тийм Арабын нэгдсэн Эмират улс. Тийм Дубай тэгээ Абу Даби гэдэг хоёр хоттой юм билээ. Тийм тэгээд Хоёр хот юм уу тий? Өстөө мэдхгүй зүгээр яг хоёр том нөгөө мейн хот нь л гэж би ойлгосон. За. Тийм гоё газар илээ. Гоё өндөр барилгатай. Хүмүүс нь дандаа урт юм өмсч явдаг. Бөхчөм халуун тийм. Тэгээ би бол амьдарч чадахгүй мөлий. Яач. Тэгээ яад л бид нар бас таа тийм богино юм өмсч явж болохгүй. Тэдний нөгөө дүрмийг даах хэвээр. Тэгээ дээр нь үнэхээр бөхчөм би тийм нөгөө бөхчөм газарс байж чаддаггүй байхгүй юу? Я би ч гэсэн адилхан. Би нөгөө Солонгост амьдардаг гэсэн шүү дээ. Тэгээ зун бүр үнэхээр халуун болдог заяа. Үргээ байн цамхаар синс тавьсан синсийн ч хүртэл ингээ бүлээнэр үлээдэг. Тэгээ бид нэр ингээ Солонгост амьдардаг ахтай байдаг шүү дээ. Өглөөр босоод дөрүүлээ шууд дэлгүүр өсдөг заяа. Юу ч авахгүй хэрэгтэй. Яа тэгвэл дэлгүүрт ингээ AC байдаг байхгүй юу? Тэгээ өдөржингөө дэлгүүрээр хисч орой ингэртэй иддэг шүү дээ. Тэр дотор нэг хүүтэн болохоор тий. Бүр яг тэгжиж амьдардаг байсан. Тэгээс нэг Монгол явахаараас амар гоё. Тэгээ Монгол яваад ирэнгүүтээс арай гайг болчдөг. Борооны үлрэл мэлэрлэн нэхлээд арай гайг болчдөг. Тэгээ найз сүүлийн Таиланд явж уцсахгүй юу? За. Солонгос энэ төр халуун чи юу ч шимэл. Бүр амар чиглэг үнэхээр бөхчөн байсан. Тэгээд ажил яг нөгөө нэг зуны эд сард нь тийш очсон. Тэгээ бүр үнэхээр халуун байсан. Тэгээд бүр амьсгалж чадахгүй айгүй хэцүү байсан. Ер нь хүн бол ингээд нэг газар л очиод дасдээ штэ. Тэр нь бол найз нь бол яг долоолоос л дагт ерөөсөө дасч чадаагүй. Тэгэл гайгүй нэг конференсээр явсан болохоор гайгүй бодол орсон. AC-тэй. Тэгээд конференс болж байгаа барилан AC-тэй байсан. Тийм тулдаал тийссэн. Хэрвээ AC байхгүй бол баруун өгчихсэн бохоо. Бараг AC-гээр хамсгалаад байгаа юм шүү. Тийм AC-гээр хамсгалаад тэгэнгүүт нөгөө хартлаа болчт юм лээ. Яг тэгдэг. Тийм ингээд AC ингээд өрөөндөө ингээд асаангууд нь шууд хамар өдрөөл шууд ингээд хамар цахнаал эхэлдэг заяа. AC-г унтраачингууд шууд хамар онгоод эхэлдэг айгүй сонио. Бүр яг тийм болсон байсан. Би бас нөгөө нэг юм сонсчихсан нөгөө нэг одоо би Америкийн F1 визтэй байгаа байхгүй юу? Тэгээ F1 визтэй хүмүүс Солонгост 30 хоног байж болдог гэдэг юм лээ. Тийм үү. Тэгээ би мэдчихээд ямар гоё ингээд хүмүүсээс би асуусан юм яг энэ F1 визтэй хүмүүсээс тийштэй тэр ер нь үнэн гэл тэгжилээ. Тэгээ би бас надад бол гоё. Тэгээ нэг сард хүрээд ирэх гэж шээс. Тий. Намайг байгаа үед тэгэхгүй л тэндээ одоо хаана хинтэйгээ чаахын тий. Тэгэл би ээж авсгүй жаал би найсаа 7 битээр ороо хуваагаа 7 он ч. Өөргөштэй. Тэгэл бас гоё юм дээ. За чамд бол одоо ингэ очих хүссэн газар байна уу? Одоо бол би одоо энэ Америкаас жоохон өөр соёлтой газар очиж үзмээр байгаа байхгүй юу? Соёл нь жоохон өөр. Ер нь ингээд орчин нь ч гэсэн өөр. Би Европын орнуудыг жоохон Америкт жоохон төстэй байдаг гэж сонссон. Нөгөө Европт амьдарч байсан Америкчууд надад жоохон тэгж хэлсэн. Нэг амар ялгаад юм хардггүй гинэ. Тийм.
Тэгээ хэд хоногийн өмнө Японы талаар сонсоход Япон нэлээд жоох өөр юм шиг үлээ. Надад одоо би ингээс ойлгохдоо ингээд үнэхээр төвчээртэй хүмүүс Японд байдгаа гэж одоо ойлгосон байхгүй юу? Ингээд хүмүүс нь ер нь жоохон дуугай, нэг тийм жоохон надад бол жоохон хүндээ санагдсан. Тийм. Тэгээд энд бол хүмүүс тийм штэ амар найрсаг. Хүү хаа гэж ингээл таньдаг танихгүй хамаагүй. Тэгэл би биндээ магтаалын үг шидэл явдаг. Тэнгүү тэр газараас ямар айх бол гэж би бодож байгаа штт. Японы сонирхож байгаа юм тий. Тий. Гэхдээ заавал амьдрах гэхгүй зөв аялж мэлэл гоёлах тий. Тий. Тэгээ Солонгос бас дахиж нэг очимоор л хоолмол аялал. Солонгосд хоол салагддаг шнээс. Бүрээр гоё хоолтой, годомжны хоол. Oh my gosh тэгэл гонсны зүгээр захын гонсны хоолнд гэсэн бас л гоё штэ. Тэгээ K-pop гэл K-drama гэл одоо дэлхий байлна олж штэ юм. Манай Солонгос гэжнээс. Харин тий. Ер нь одоо чи ингээд сая хэлсэн шүү дээ. Солонгос бол миний хувьд ингээд баярдаг гэр шиг болцсон ингээд. Тэгээд одоо би ингээд Америк миний хувьд бас тийм болцсон байхгүй юу? Тэгэл би ингээд хүмүүс жоох Америкийг өмөрөөл ярьцгаар хүмүүс чи ястай Америк өмөрлөө өстө нэрээ гэл. Дотроо жоохон тэгээд байдیں۔ Гэтэ хүн хичнээн Америкийг өмөрсөн цэндээ мэдээж одоо би дотроо хамгийн түрүү Монголыг бодож байгаа шүү дээ. Гэтэ ингээд би бусад орнуудтай харьцуулахад манай Америк л гэж ярих нь ойлгомжтой шүү дээ. Тийм манай Америк бол харин ийм шүү дээ гэл. Тэр нас надад ямар хөвгөлтэй санагдаад байдیں۔ Тэг найз нь бол Монголыг бүр хүсэж мөрөөдөж зүүдэлж ирж исэн болохоор Монголыгоо бол үнэхээр их хайрладаг. Тэгээ одоо ч гэсэн Монголд уг нь амьдрмаар л байдаг. Хэдийн асуудлууд байгаа ч гэсэндээ утаа төвчрөл одоо тэгээл үеэр тэгээд одоо тэгээ сургууль орсны дараагаар бол бүхэл асуудлууд бараг даблдаад нэмэгдчихдэг. Тэгсэн ч гэсэндээ нэгээс нь бол Монгол үнэхээр гоё л санагддаг. Тийм шүү. Яг ингээл онгоцны буудлын дээр буугаал одоо нөгөө онгоцны буудлч яг өөр хангах болоорч. Төв амигтай жоох ойрхон болсон шүү дээ. Төв амигтай. Тэгэнгүүт нөгөө яг ингээл гадаа гарангуут яг нөгөө агаарны үнэртэй л тэр мөч айгуу гонцнагддаг ш надад л. Энд бас нөгөө том хотуудад нь айгуу Монгол хоолны ресторан газрууд байт юм билээ. Одоо яг Миннесотад байхгүй ч гэсэндээ би нөгөө Шикаго явж үзчихсэн байхгүй юу? Тэгээ Шикаго энтерт бол амьдарч чадахгүй юм билээ. Яг тэгвэл үнэхээр том хот болохоор бүр яг л нөгөө Улаанбаатарт ямар битүү хүмүүс байдгүй. Тэгэл төвчрэн ялгаагүй үнэхээр амар төвчрэлтэй. Тэрний оронд нэг жоохон муужрах уу газар амьдрал зүгээр мод ихтэй тий. Тэнгүүд би тэр газар очиод яг нэг гоё юмнууд нь Монголын хоол мол бас байдаг ресторанууд. Тэгээд хөрхөнд хийх гээл ингээл монгол хүмүүстэй хоол ихгүй л хичээж байгаа юм л да. Тэгээл бас аарч марч зардаг газар байд юм билээ. Монголоос авчираад зардаг. Харуул тэр нь бас гоё яваадтай. Тэгээ одоо найз ингээл дотоод сэтгэлээ бодвол ингээ Монголд амьдрмаар тэгэд ингээд ирээдүгөө бодохоор гадаад амьдрмаар. Тэрөөсөө тийм. Одоо бидний үе чинь тэгэл ер нь бол гадаадыг л сонирхож штэ тий. Одоо миний дүүнер би хизээч Монгол дахиж ирэхгүй гэл. Би тийш явна, Солонгос явна, Америк явна, Англи явна, Канада явна, Финланд явна гэж ах шиг тий. Тэгэл хизээ нэг цаас Монголоо ирэх хүн төггүй гэл тэнцэнэ л амьдрна гэд амьд идэг болсон. Тэг бодохоор амар харамсалтай юм шиг. Гэтэ яг хаан сурж байгаасаа илүү яг тухайн газараа чи яаж хөгжин гэдэг нь л чухал байдаг гэж бол би боддог. Чи Монголд ч сурсан бай, Америкт ч сурсан бай тий. Ер нь тэр бол тухайн хүний л сонголт яг чи гадаадд сурахаараа яг тийм сайн болол яг сургуулаа төсөл ажил төрөл олдоод бүр яг бүх юм угаасаа тийм баталгаагүй. Яг тухайн хүнтэй л холбоотой гэж бол би боддгийн. Яг Америкт юм гадаадд сурвал давуу талуудаас зөндөл их байдаг. Олон хүмүүстэй уулзсан шүү дээ. Тийм шүү. Зөвхөн Америк гэхгүй интернэшнл оюутнуудтай уулзсан. Тэгмээ итгэгчүүд нэг ийм зантай байд юм биш үү? Хятадууд ийм юм байна.
Япончууд жоохон ийм юм байна гэд жоохон ч гэсэн нэг мэдэж авдаг байхгүй юу. Тэр нь надад хамгийн гоё санагдтiin. Тэгээ спорт ихтэй, ресурсууд ихтэй ингээд хичээлээс гадуурх юмд оролцож болно. Тэг хичээлээ ойлгохгүй бол одоо writing center гэд бэйдийн тийшээ ингээд очоод тусламж гуйж болно. Тэгээл academic advisor гэж байгаа. Тэгээл Монголч гэсэн байдаг байх одоо ингээд хичээл авахтан тусалдаг хүмүүс те. Ер нь тухайн хүнтэй л холбоотой. Тэгээл хэрэг хүсвэл сүмд явж олно. Тэгээ зөндөө сүмүүд байгаа. Өөрөө яаж комьюнитиг бүрдүүлэе гэвэл одоо зөндөө л арга замууд байгаа л гэж боддоо ш. Би сүмд бас явж л байсан. Үзчихсэн гоё байсан. Нэг би юм уу сонсчихсан байхгүй юу? Монголд ингээд амьдарч байхдаа ингээ хүмүүс ингээ төрсөн утгаа гэж ярьдаг гинэ. Тэрнийхээ Монголоос гараа авч байгаа хүмүүс зөвхөн монголоо л гэж ярьдаг гэж байгаа байхгүй юу? Чи юу гэж байгаа юм бэ гэхээр хүнд ямар нэг юм эргэж буцах нэг юм хэрэг газар хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм учраас бүгдээрээ сайхан тэгэл сурч боловсроод мэдлэгээ хоримтлуулаад тэгээ Монголдо ирцгээе, ажиллацгаая, хичээгээд үзье. Тэгээ болохгүй буцаа явнэ гэж нас. Тэгээд бас дээрэс нь аялаа те мөнгө төгрөгөө сайхан хоримтлуулж байгаа төгссөн газруудаараа аялж үзээ заавал гадагш явна гэхээрэл зоол амьдраа сурахын нэр биш штэ. Түр enjoy гээ тухайн газрын төв дурсгалт газар онцлог соёлтой танилцаад гоё явъя л гэж ярмаар энэ да. Тэгээд бас монголоороо бид нарт яг үндэ хэсэг ингээл 21 аймгаар яг тойрч танилцдаггүй штэ. Тийм ч боломж болцоо байвал бас монголоороо аялж үзэх хэрэгтэй л юм шиг санагдсан. Би сервистэй ажиллаж байгаагүй. Хүмүүсээ гадаадад ирэхдээ зөвхөн ингээл гадаад гоё гэж бодхоос илүү айгүй олон зүйлийг давхараас бодож үзээсэй гэж үздэг байхгүй юу. Үнэхээр үнэтэй штэ одоо ингээл Америк, Канад, Австрал ч юм уу тий. Тэтгэлэг нь хэр байна. Ер нь бүх л юмаа харж ирэх тэрнээс ингээл ирээд би болох чинь яг хөө тийм зориг байханаас зүгээр л дээ. Гэтэ бас сайн төлөвлөж явахгүй бол ирээд юм болох амар байна гэж байхгүй. Одоо бол Америк бүр хэцүү болж байгаа. Сургуулиуд бараг тэтгэлэг өгөх нь юу л бол одоо бүр угаасаа л та нар мэдэнээс ингээд хараад үзэж байгаах тий. Чи одоо бас мастраар ингээд сурыг гэж бодож байгаа тий ийш тийшээ. Тийм бодож илэн. Тэгээл одоохондоо шийдээгүү. Тэгэхээр явъя гэж нэг хэсэг бодож байгаа. Сүүлдээ бас байдлыг хараад байж гэн. Ер нь явахаар бол чиний хэлэх шиг төлөвлөгөөтэй 100% тэтгэлэгтэй бэлтгэлтэй явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ер нь тентгийн эдийн засгууд бол илүү хүнд болж байна. Тэгээ Монголдо амьдрах гэж яаж байгаа бол одоо өртөө өндөртэй газар очиод амьдрч чадахгүй гэдгээ сайн мэдэхгүй байна. Тэгэхээр бүх зүйл маань одоо 100% шийдэгдсэн тохиолдолд явна гэж бодож байна. Тэгээгүй тохиолдолд Монголдо мастер хамгаалсан ч явах тэл гэж бас бодож байгаа. Одоо хаялмаар л энэ уг нь бол хаашаа явмаар юм ер нь. Бали мали те гоё ингээд ийшээ ойрхон мөртлөөсөө үзэсгэлэнтэй газрууд байдаг да гэдэг шиг. Тийм газрууд руу бол гоё ээлж үзмээр энэ да. Бали такси хэрэг дээрээс надсан. Тэгсэр дээр одоо Бали тэгэл Таиланд яваад үзтээ. Вьетнам бол ойлох. Унсан зохиолуудаараа л аялмаар энэ да гэхгүй юу. Тэгээд нөгөө Луврын музей тэгэл Санкт Петербург хот яд очих гэсэн газрууд гэх юм бол тэг Венец байна. Тэгээ танаа Америкийн Forks гэх хот байна. Би тэр Forks руу ч явж үзег байдаг юм бас. Forks нэг Эдвардын бүрхийдийн одоо хот байхгүй юу? Би бүр дээрээс яг Вашингтонд ингээд бид нар нэг музей үзчихэд ингээд явж исэн чи яг нэг охин ингээд бас аль улсаас ирсэн хүүхдэлээ нэг хүүхдээс аахгүй юу. Тэр энэ нөгөө юун дээр хардаг бүрхийдийг яриад байгаа байхгүй юу хоорондоо. Тэгээд бүрхий дээр хардаг нөгөө нэг яг газар яг энд тэр киног л үзснээ яриад ах шүү. Тэгээ энэ дээр ингээд зураг авалтны хийх юм шиг л шүү. Тэгээд юм нэг motorcycle-тэй явд юм шиг л шүү тий. Тэр хэсгийг ярьж яхах нь би яг сонсч байсан. Тийм тэгж л аялмаар энэ да.
За заалаа тэгвэл ингэ дуусах уу? За тэгээ сүүлд нь яг би нэг юм бас хэлмээр санагдлаа л да. Сануулга маягийн гэх юм уу? Одоо ингээл яг 12 дугаар ангиа төгсөөл дөнгөж одоо 17, 18. За 18 тад англи ирж байгаа хүмүүс байгаа штэ. Энэ том улсуудад тий. Тэгээд яг ингээ гол зорилгоо сайн бодоорой гэж би одоо хэлмээр санагж байгаа. Яг гэвэл энд ирээд ингээ уруу татагдах зүйл бас зөндөө байгаа. Тийш бүх юм сайхан ингээл би сайн хэлсэн шиг мэдээж ингээд зөндөө боломж ихтэй ч гэсэндээ хажуугаар нь чамайг ингээд хүй наашраа ингээ тийя чи эндээс ингээд нэг сороод үзчихэж ч гэдэм үү те энд угаасаа ингээд юуг хүлийн зөвшөөрсөн одоо за манай монголоор хар тамхи гэж ярьдаг тэгээ өвсийг хүлийн зөвшөөрсөн тэгээл ингээл зөндөө найзууд ч өвс татж байгаа угаасаа ингээд би сая хэлсэндээ дотор байранд үнэхээр өвс нэрсдэг байхгүй юу тэгэхэд ингээд за яа тийм ганц удаа энд ирсэн юм чинь нэг өвс татаад үзчихье. Хүмүүс жоохон тэгж бодсон юм шиг үлээ. Хичээлээс гадна би Америкт очиж үзвэл нэг өвс татж үзнэ. Би нэг тэгн ингэн гээд нэг жоохон тийм юм ерөөсө бити бодоорой. Ямар ч хэрэггүй. Чамд ямар ч хэрэггүй. Зүгээр яг авах юм байна. Амьдралаа алдсан шүү дээ. Тий. Эцэг чи яаж сургасан бэлээ? Яаж чамайг явуулж байгаа илээ те. Бас эцэг чинь тусламж байгаа шүү дээ. Зүгээр тэрийгэ бодвол эх орноо бодвол хичээл номоо бодоол гой хүмүүстэй нийлээл тэгэл яваарэ. Зөв замаар яваарэ хүүхдүүдээ. Хүүхдүүдээ. Чи гадаад хүнтэй суuna гэвэл аль улсын хүнтэй суух вэ? Америк хүнтэй суuna одоо өөр улсын хүнтэй сууж чадахгүй шүү дээ найзаа. Япон хүмүүс дотроо тэгвэл Америк зэрэг аль гарал үүсэлтэй. Ер нь шарууд гэж хүмүүс ярьдаг юм лээ цагаанууд ч гэж ярьдаг. Гэтэ манай их хичээлтэй цагаанууд жоох эвгүй гэсэн л дээ. Гэтэ би бол ерөөсө бас яг хийж бодож байгаагүй юм байна. Яг энэ тэр гэж. Гэтэ яг хуу арай дөхөхөөрөө зүгээр цэвэр Америк цагаантай л сууж магадгүй. Гэтэ яг дөхөхөөрөө чи өөрөө шар юм байж ш. За Тэгтээ би нэг хайр сүнгээр ялгарддаг юм уу? Хар хүн байсан ч зүгээр. Гэтэ манай гэр их хийж хар хүмүүс зөвшөөрөхгүй хоо. Тэгтээ Монгол хүнтэй суuna гэж юу н боддог. За балтгаа. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг дуусгая. Тэгээ та нарыг тэгсэн гоо загтлаа илээсээр байгаарэ. Тэг гоё гадаад амьдрахтай холбоотой сурж байгаа хэцүү байгаа зүйлсээ анзаарч байгаа бол бид хоёрлоо явуулаарэ. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр пока. Bye. Tschüss.